Энэ жил улсын хэмжээнд томоогийн эсрэг 300 мянган хүн тун вакциныг зорилтод бүлгийн иргэдэд хийсэн. Томоогийн вакциныг 9 болон 10 дугаар сард хийх нь үр дүнтэй байдаг тул өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ямар ч эмнэлэгт томоогийн вакцин хийгдэхгүй байгаа юм. Үүнээс хойш томоогийн вакцин хийлэгдсэн ч үр дүн бага байх тул вакцинжуулалт зогссон гэлээ. Харин томоогийн вакцин хийлгэх эрэлт байсаар байгаа тул эх жил вакцины тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэлээ. Чингэлээ дүүргийн 11-р хорооны тухайд 4,000 гаруй орчин суугчтайгаас 750 хүн тун вакциныг 9-р сарын 16-наас 10-р сарын 18-ны хооронд хийж дууссан байна. За гэсэн ч түүнээс хойш өнөөдөр хүртэл томоогийн вакцин хийлгэх хүсэлтэй иргэд мэрсээр орж ирдэг гэлээ. Уг нь бол улсын хэмжээнд эрүүл мэндийн сайдын ярьж байгаагаар бол манай улсын хэмжээнд бол вакцин томоогийн вакцин бол бүгд дууссан гэж байгаа. Өмнө нь бол бид нар сайн дурын дархлаажуулалтаар хөсөөт рүү очиад томоогийн дархлаажуулалтанд хамрагдаж болно гэдэг мэдээлэл өгчээсэн. Тэгээд дээрээсээ бол нийт манай улсын хэмжээнд хүлээн авсан вакцины тун дууссан учраас бидгэд дахиад цаашаа шатлалын эмнэлэг хөсөөт рүү явуулах боломжгүй. Тэгээд вакцин дууссан байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Би одоо даар гарсангүй хийлгэдгээ томоогийн вакцин хийлгээд ер нь жилдээ бол ханиад хүрэхгүй л байдаг шүү. Тэгээ би өөрөө бас эмнэлгийн хүн болохтой зэрэг вакциныг бол маш их сайн үр дүнтэй л гэж ойлгодог. Эсвэл асраа юм болов уу гэж бодод. Гэхдээ вакцины ач тус гэж байгаль байх гэж бодож чаддаг шүү дээ. Тэгтээ сая яалтчгүй сайн нэг тонгийн өмнө бүгд гадаад чам тоглож ирсэн. Ханиад хүрэх гэл үзүүлэл явчихсан. Улсын хэмжээнд 6 сараас 6-наас хүртэлх хүүхэд архаг хууч өвчтэй иргэн ахмад настан жирэмсэн эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилчид болон боловсролын байгууллагын ажилчид гэсэн зорилтод бүлгийн хүн амын 99% нь томоогийн вакциндаа хамрагдсан байна. Бид нар ер нь улирлын томоогийн эсрэг вакциныг томоогийн вакцин орчилд орохоос өмнө хийвэл үр дүнтэй байдаг. Тийм ч учраас одоо бид нар жил болгоны 9 сард болон 10 дугаар саруудад яг энэ одоо вакцинжуулалтыг зохион байгуулдаг. Тэгээ одоо бол манай улсад бол 11 сарын эхэнд томоогийн вирус орчилд орсон ийм одоо дэгдэлтийг үүсгээд одоо өвчлөлийн маань голлох шалтгаан маань томоогийн H3N2 одоо вирус одоо болж байна. Тийм учраас яг одоо бид нар вакцин хийхийг бол одоо бас зөвлөхгүй. Ковид цар тахлын үед чи бид нөгөө зайлшгүй хийх ёстой вакцинуудаа хүүхдүүдэд гүйцэтгэж чадаагүй байхгүй. Энэ өөрөө маш ноцтой асуудал байна. Жишээлбэл гурвалсан вакцин, тавлсан вакцин гэдээ байгаа шүү дээ, тийм ээ. Нөгөө татранг, сахуу, улаанууд, улаан бурхан гэж заавал хийх ёстой. Энэ вакцинуудаа бас хийлгээгүй тохиолдлууд нь өнөөдөр бас одоо бидэнд бас нэлийн дарамт болох эрсдэл байгаа учраас бид нөхөн вакцинжуулалтын асуудлыг нэлийн эрчимтэй явуулж байгаа шүү. Энд бас одоо хэрэгтмэн өөр хүүхдэдээ сайн хамруулаарай. Иймд эрхчлүүдэд томоогийн вакцины татан авалтыг нэмэгдүүлэх шаардлага харагдаж байна. За мөн иргэд үр дүн үзүүлэх саруулга 9-10 сард вакциндаа идэвхтэй хамрагдаж хэвших нь хамгийн чухал юм.